Улс орныг хөгжүүлэхийн тулд ямар нууц жор хэрэгтэй вэ гэж. Хүмүүс яадаг вэ гэхээр сэтгэл байхад л болно гэж туйлширдаг. Зарим нь болохоор боловсрол байхад л болно гэж туйлширдаг. Гэхдээ мэдлэггүй сэтгэл бол тэнгийн төрсөн дүү гэж үг. Яг тэр нөгөө эх орноо хөгжүүлэх гэж явж байгаад хорлоод байдаг. Нөгөө талаас хитрхийн өндөр боловсрол чиртэл хүн чанарыг хайчих юм бол цойл овсон жуухан хэсэнчлэн хүн чанар үгүй өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолонд алтан соёо хийсэнтэй адилхан гэж байна. Илүү хортой. Том сургуулиуд төгсөөд албаны шатаар захилгаан шатаар яваад идэг эрх мэдэлтээр очиод хүн чанар үгүй бол харгистал бий болдог. Тийм учраас Жим мангийн тааруулсан эх орон ард түмэн энэ одоо уламжлал соёл ахуй монголчуудын талаарх зүрх сэтгэлтэй хүмүүс өндөр боловсролыг эзэмшиж байж дэлхийдээ өрсөлдөх Монгол хөгжнөө. Санал нэгж гэнэ үү?